За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За одоо хэдүүлээ нэг тийм сумын төвийнхний ард иргэдийн тоотой тэнцвэц дагагч нартай боллоо. Тэгэл одоо 7000 болцсон. За өнөөдрийнхөө бичлэгээр би хинт ч хэрэггүй юм ярих гэж байна. Гэтэ хэрэгтэй нэг сонсоороо ялангуяа дүүнер тандж хэлж байгаа зөө. Юу вэ гэхээр шивээс одоо харж байгаач би албаар энэ шивээсээ харуулах гэдэг юм өмсчлөө зөө. Одоо шивээс зөө. Одоо миний энд ингээд хідэн жижигэн ширхэгтэй амар халтар хідэн зөлбөн шивээснүүд байгаа зөө. Одоо манай удамд заяа. Манай аавын талаас ч тэр ээжийн талаас ч тэр ерөөсө шивээстэй хүн байхгүй. Манай аав ба шивээсэнд үнэхэрийн дургу ингээд чихмэгээ цолуулж исэн удаач байхгүй зөө. Ээж ч гэсэндээ. За ээж ба шивээсэнд дургу, аав шиндээ дургу, нам бити хэлгээрээ шивээс муухай шүү гэж хэлдэг байсан. Тэгээ би ч одоо гараад ирсэн том толгойтой болсон хүн чи одоо тэгээд хийлэгчт юм байна. Нэгэнд хийлэгсэн юм чи яах юм гэсэн бодлоор хийлэгсэн. Гэтэ энийг хийлэгсэн шалтгаан байсан заяа. Одоо манай Бямба найз ингээд шивээс хийлэн гэдэг нэг шивээс чин манай шивээсүүдийн найзыг гэртуудаад бид тэр хамт амьдэрдэг байсан байхгүй юу. Тэгээд ингээд Бямбаг шивээсийг хийлэж байгааг харсан чи амар гоё харагдаад. Тэгээд би уг нь бол ямар ч тийм шивээс хийлэх хүсэлж байгаагүй, бүр бодолч байдаггүй хөхтэйс аахгүй юу. За тэгээд гинт ингээд дотоод ингээд чөтгөрлөг санаа сэрэнгүүтээ ятан ганцыг хийж штэ гэж жагаад Бямба найзтайгаа ярьж жагаад энэ шивээсийг хосоор хийлэхээр болсон юм. Хосоор. За яг гаран дээр ганцхан юм шивээстэй байхаар үнэхээр тэрийг харагддаг зөө. Тэгэнгүүтээ шууд нэг дор бүгдийг хийлгэчихсэн. За тухайн үед болон одоо тухайн үеэс хавуулаад 1 жилийн хугацаанд бол хөөрхөн байсан зөө. Би шивээсэндээ дуртай байсан. Яагаад гэвэл миний нас жоохон байсан үү штэ. Хөөрхөн байгаас тийг. Одоо заяа энэ миний харах юм бол энэ одоо юу юм? Улаан хорхоо юм хайш амар тийм. За яг энэ л нэг ганц гайгүй. Ягаад тэгэхээр би өөрөө мууртай байгаа штэ. Тэгэхээр арай гайгүй. За тэгээ одоо яг яачаад байгаа юм бэ гэхээр шүү дээ. Одоо би чи 23 настай тийм үү? Айгуу гоё нас, хамгийн гоё нас. За тэгээд ямар ч ингээд хөөрхөн нүрээ будаад ямар ч гоё үнэтэй хувцас өмсөн би өөрөө амар тийм шалахгүй мангар хямдхан охин шиг харагдаад байгаа заяа. Ер нь намайг энэ шивээснээр тэгж харагдаад байгаа. Одоо боддоо би энэ одоо жишээлбэл энэний дээгүүр ингээд даагуур ингээд амар хөөрх ингээд юу бөхч юм аягүй гоё өмд өмсөд үс амар гоё цэвэрхэн байгаад ингээд гоё цүнхүүрээ гараа явах юм бол би үнэхээр гоё охин харагдан. За үнэхээр тийм цэвэрхэн эрэх танхил нэг тийм баяа ил охин шиг харагдан. Гэтэ энэ шивээснүүд миний имижийг бүр үнэхээр унгааж байгаа заяа. Үнэхээр унгааж байгаа. За яг ийм урт ханцуу манцуутай юм өмсвөл яг дайжгүй зүгээр харагдахгүй нуучуд бол. За тэгээд одоо ингээ миний бодол гэх юм бол жилийн өмнөх хүртэл бол миний ингээ шивээс надад таалагддаг байсан. Одоо би нэг арилгана. Яаж ийж байгаа л арилгана. Ингээд жоохон ингээд нас явах тусам надад ерөөсөө идэр таалагдахгүй байна. За ийм юм би бодож байгаа. За тэгэхээр дүүнерт бол хандаж хэлэхэд шивээс гэдэг зүйлийг эрт бол битээ хэлэг заа. Ерөөсөө тийм яарад гоё хийлгээд тэр чивээсийг чи ингээд өөрийнхөө ингээд биед хийлгчлээгээ чи гоё охин болоод гоё анаа болно гэсэн үг ерөөсөө биш зөө. Яг бүр амар жижигхэн чамин хөөрхөн шивээснүүд бол яг байж болно. За тэнгууд иймэрхүү одоо амар зөлбөө харагч байгаас та хардаа та нар муу харагч байгаас тий харж гэнэ үү. За энийг хийж гисэн маань яаж жоо уучлаарай хэрэг сонсч ивэл гэхдээ үнэхээр энэ зөлбөө харагч. Энэ одоо нөгөө нэг дээр үед нөгөө нэг ах нар одоо нэр шорон суучаа шорондоо амар хийгээл гараад ирсэн гэд байдаг байсан шүү дээ. Энэ мэн дээр юм нэг тийм наран цацраг хийцэн. Яг тэрэн шиг харагдаад байгаа зөө. За ажил дээрээ би ерөнхийдөө иймэрхүү юу дүүлээ. Ханцуугүй иймэрхүү майк өмсөд дагуур ингээд өмд өмсөд ингээд ажиллангууд зарим нэг жоохон өмнө нь бол би тэгдэг байсан. Энэ ямар дээр үеийн гар надад одоо юугаач заагаад байгаа. Би өөрийнхөө юу ихийг өөрөө мэдчих ингэж боддог байсан байхгүй юу. Тэгээ одоо ингээд сонсоод тахлаар яг үнэ. Ингээд аюу хөөрхөн охин гоё болж гин гоё мөртлөнө шивээс чинь чамайг бүр үнэхээр авалж гин зэ. Үнэхээр чамайг бүр ингээд юу ч мэдэхгүй мангар хоосон толгойтой тэгээд аюу онцгой харагдчихээн гэснээр тийм нилээд юм би сонсчихсан байхгүй юу. Тухайн үед бол би чамд ямар амаатай ингэж боддог байсан чинь одоо өөрөө яг тэгээд эхэлсэн зэ. Энэ шивээс намайг бүр үнэхээр зөлбөө харагдуулж байгаа. Тийм болохоор дүүнер минь шивээс хийлэх гэж ерөөсөө битгий яар заяа. Шивээс чинь нэг тийм гоё зүйл бол оогт биш. Одоо би ингээд туулаад үдцэн үнэд бол хэлээд байгаа байхгүй юу.
Одоо тэр Монголын гой гой охтуудыг хар хизээч ийм гой гой хувц ер нь ийм гой мөр зүрэ гаргасан ийм гой тэ хувц өмсөн ч гэсэндээ ерөөсөө шивээс байхгүй тэр шивээсгүй би бол хүнийг амар чимж байхгүй яг одоо цагт бол ялангуяа одоо солонгост бол ийм заяа ир имгүй битүү шивээстэй ингээд нүүр ам дээрээ шивээстэй ингээд яг дээр үеэсээ ахуулаад жоохон тийм үзэл бодол байгаа л да ямар жоохон зэлби юм бэ ч юм уу те халтар харагдчих юм шиг яг тийм бодол нь одоо хүртэл ингээд явж байгаа хгүй солонгостоо ч гэсэндээ тэгээд би өөрөө анх тийм бодолтой хөгтөсөн байхгүй яг нэг тийм амар шивээс мэвстэй охтуудыг харангууд юу гэж боддог байсан ч гэсэндээ нэг л мэдхэд би мангар тийм сэтгэл хөдлөлөөр юу ч бодохгүй хийлгэцэндээ одоо би бүр үнэхээр их харамсаж байна. Би энэ хогийн хідэн золбин шивэснүүдийг яаж хийж байгаа л арилгана. Яг энэ жилээ багтахгүй махад одоо ижил яаж ижил солонгост одоо яг тэр шивээс арилгах лазер мазар амар хөгжсөн л тоо. Гэтэл амар үнэтэй. Би асуусан заяа. Энэ ингээд нийтдээ хэд болох вэ гэдгсэн чинь 13 сая вон болно гэсэн. 13 сая вон гэдэг чи одоо бараг 30 сая төгрөг юм уу? Одоо хардаа ийм хідэн золбин утга учиргүй юмнуудыг бахан хийлгэснээ одоо ингээд бараг 30 сая төгрөгөөр ингээд шивээс арилгах талаар би бодоод байж байгаа. Тэгэхээр тэр хэмжээнд надад одоо энэ шивээс таалагдахгүй, шивээс гэдэг зүйл таалагдахгүй ингээд эмхтэлэг байдлыг маань ингээд амар алдчихж байгаа хгүй, алдагдуулж байгаа хгүй. Тэгээ одоо дүүнер ерөөсө битгий хийлэг тий. Бүр огт ингээд эсвэл хийлгмээр байвал хүнд ингээ харагдахгүй газар хийлгэзээ. Одоо би жишээлбэл ингээ нуруу ууцсан дээр ч юм уу те гээд нэг энэ амь авцаа гиз гүзэн дээр хийлгэсэн бол нэг одоо ингээ яриа суухгүй л те. Яг хүний маш их хардаг ингээ тэр гараараа маш их юм яжиж би цолоо гартай заяа. Тэнгүүд одоо ингээ сургууль мургуултаа явсан ч гэсэндээ нэг иймэрхүү өмсөж штэ. Тэгээд би бүр ингээ ёо окей. Одоохондоо л тэгээд тэгж бодогдчихин тийм болохоор манай хөрхнөөнүүд ер нь шивээс хийлгэх тал дээр нэлээд сайн бодох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээ нэг утга учиргүй бахан гэж сэтгэл хөдлөлөөр нэг найз мэзаа дагаж шийдгээд явчаад араас нэг удаачгүй харамсна. Яг гоо тухайн үед л хөөрхөн байсан. Яг хийлгээд хөөрхөн байсан. Гэтэ одоо харангуут ингээд энэ минь бол бүр яг нөгөө нэг тийм мэдэгдэж байна вэ? Яг ингээд би өөрөөс харуулсан хараалаа гэж. Хар энэ минь одоо бүр заяа нөгөө нэг үнэхээр энэ дээр үе зүгээр нөгөө нэг баланд ингээд юугаа зүүд дүрж байгаад ингээд зоодог гэдэг яг адилхан заяа би бүр яг гүйлэг юм аа. Амар харамсаж байгаа тэгээд яг тухайн үед бол миний оюун бодолч жоохон байж би физиологч жоохон байж ингээд юмыг одоо авч үзэх тийм ухаан маань амар богинохон байж одоо ингээд харангууд нөө битгий шивээс хийлгэж. Ерөөсө битгий шивээс хийлэг. Чамаа шивээс хийлгсэн тэр цаг мөчөөс хойш чинь эмгтээлэг гой донжтой байдал чи алдагдана гэсэн үг. За хөөхөн тийм нарийнхан ийм гой нарийнхан цэцэг мэцэнүүд байдаг да. Цэцэг навч ч юм эсвэл нэг бичиг мичиг ч юм уу. Чамин ганц нэг байхад бол зүгээр. Йоо гүйлэг би ерөөсөө энийг өмслөө. Харцсан биз хангалттай. Би зөв таанд харуулах гээд энийг өмссөн. Шивээсээ. Золбин шивээснүүдээ. За яагаад ингэж амар золбин гэдэг байна гэхээр дүүнер маань битгий хэлгээсэ гэсэн утгаар би ингэж амар акцент өгч шилж байгаа шүү заяа. Тэрнээс иш бол би бүр үнэхээр тэгж өөрийгөө бүр золбин гудамжны гэж бол ерөөсө боддоггүй шүү. За нэг тийм сонирхолтой байна. Манай бимба найз муур авсан гэсэн. Тэгээд тэд дараагийнхаа бичлэгээр бимба найз дээр очихгүй бимбатай бичлэг ингээд тэдний мууртай танилццгаана. За нэг тиймэрхүү сонь сайхантай байна да. Тэгээд өөр сонь сайхан гэх юм бол хүмүүс намайг ямар сургуульд сурдаг, ямар мэргэжлэр сурдаг вэ гэж асуугаад байгаа. Тэрэн дээр одоо би нэг юм ярмааргүй л байна л та. Гэтэ одоо л хэлчихээ нэгэнд л та нар одоо миний амьдралд баг ороод ирсэн хүмүүс учраас. За нэг Сөүлд байдаг нэгэн Суншил даг юу гэ Суншил University гэ байгаа. Сонгшир. Тэр сургуульд би ингээд улс төр хуулиар ерөнхийдөө ингээд 3 жил сурсан заяа. 3 жил сураад надад үнэхээр би гүйлэг энэ улс төр хуулиар сураад би яах юм. Дээрээс нь би хичээлдээ бүр амар сонирхолтой болох мангар муу заяа. Яг нь ер нь муу. Тэгээд ингээд би өрөөсөө л ангиас солимоор байна. Би өрөөсөө л ингээд бүр ингээд гуа гэхлээр одоо ингээд анги гэсэн үг байхгүй. Одоо мэрэгчлээ бүр шал өөр зүгрүү солимоор байгаа байхгүй. Тэгвэл хэрэг би өөр сургууль руу орох юм бол одоо ингээд чи улс төрөөр сурж байгаа дэрэнгүүтээ одоо ийм мэргэжлээ сурна гэх юм бол чи нэгдүгээр курсээс орж сурна штэ гэсэн тийм одоо юу байгаа. Тийм солонгосын тийм сургуулийн системд тийм ба Монголд ямар гэдэг юм бидэхгүй байна заяа.
За тэгээд ямар ч сургууль дотроос одоо ингээд ангиас солих юм бол мэдээж нөгөө суур боловсрол чи 2 жил явагддаг болохоор суур боловсрлоо ингээд сурсан гэсэн утгаараа 2 дугаар курс хүртэлх юм кредит оноонд байгаад тэгээд 2-оос ингээд дахиад өөр ингээд мэрэгчлэр сонгоод орж болдог. Тэр мэрэгчл би тэгэж дахиад өөр анги руу орсон. Ягаад гэвэл би өөрийнхөө сонирхолтой юмд сурмаар байна гэдэг яг тийм бодолтоор орсон. За тэр мэрэгжил нь болохоор эрүүл мэнд ба бие махбод хөгжүүлэлт гэсэн мэрэгжил заяа. Энэний хувьд бол надад амар таалагдчих. Яагаад тэгэхээр би энийг хэрвээ төгсөх юм бол би хаанч утсан гоё ингээ те. За тамирын багш маш ерөөс тийм юм битгий бодоор хүмүүсээ заяа. Одоо физик эмчилгээний эмч болсон ч болно. Тэгээ ингээ солонгостой үлдээж байгаа амьдрыг хийж чадах юм бол нэг том тийм агентлагт ингээд ороод те. Тийм оддуудын ингээд бие махбодын хувь дээр ингэж би хариуцдаг тийм ажилтнч болсон болно. Ерөнхийдөө энэ мэрэгчлэр би төгсчөд нэг тийм юу агаадах юм байхгүй хаа. Тийм турж хөх гээд байх юм баг байхгүй хаа. За яг хүн жоо сургууль соёл төгсөх ёстой. Заавал ёстой бол биш заяа. Гэтэ төгсчөд бол нэг буруудаад байх юм байхгүй. Тэгээ төгслөөгээд заавал тэр мэрэгчлэрээ ажиллаа, заавал тэр мэрэгчлэрээ ингээд амьдралынхаа туршид мөнгө олж идэх гэсэн үг ерөөсөө биш. Тийм болохоор ямар ч нэг төгсөөд нэг дипломтой болчвол болж гин болохгүй бол тэгэл яах вэ тийм ээ. Тэгээ цаашдаа ингээд амьдрах арга зам болон чиний амьдралд орж ирэх өчнөө ол өөрчлөлтүүд байгаа. За тэгээд одоо ихэнх нь юу дүүнэр үзээд байлээ. Дүүнэртэй бол хандаж хэлэхэд толгоондоо юм хийцгээ хэдүүлээ. Толгоондоо ерөөсөө одоо би боддогхгүй. Би 10 жилдээ бол тийм хичээл номдоо тийм сайн мэ хүүхдэл ерөөсөө биш байсан заяа. Тийм их сургууль соёлд ингээд сурах мангар сонирхолгүй. Дээрээс нь ингээд хичээлээ төвлөрөх хэмжээний надад тийм одоо боломж нь байдаггүй байсан байхгүй. Амар завгүй амьдэрдэг байсан заяа би. Тэгээд хичээл номдооч нэг хичээл номдооч тийм сонирхолтой биш тийм төвлөрөх хэмжээний тийм цаг зав боломж бололцсон ш тухайн үед бол нэг тийм тухтай байгаагүй. За суур боловсролын хувьд шүү дээ. Тангалтай хэмжээний ингээд боловсрсон биш дээ. Дээрээс нь ингээд жоохон юу вэ? Дутмаг байна гэж үзэх юм бол чи Монголдоо эхлээд их сургуулаа төгс гэж би бол дүүнэртээ бол хэлмээр энэ. Яа тэгэхээр чи солонгосын хүүхдүүд бүр ингээ хар багаас яаж ингэ хичээл хийж их сургууль орохын төлөө яаж өрсөлддөг та нар бүр ингээ ерөнхийдөө төсөөлөхгүй заяа. Тэр хүүхдүүдийн одоо бидний хувьд бол ингээд өглөөний 8-аас ахуулаад 1:30 хүртэл хичээл ордог байлаа шүү дээ 10 жил. Эднэр бол өглөө бараг 6-аас ахуулаад орой 10, 11, 12 хүртэл хичээл хийдэг заяа. Шөнийн. Өөрсдөө сургуулийг одоо ингээд дуусгалаа дараагийнхаа ингээд одоо юу давтлаг. Тэгээд одоо ингээд солонгост хүмүүс ингээд хүүхд гарахгүй ингээд зүгээр амьтан тэжээд амьдрий. Одоо ингээд солонгосын төрөлтийн ингээд юунууд хувь гэх юм бол одоо бүр майнус руу орцсон явж байгаа байхгүй. Тийм болохоор нэг удахгүй 100 жилийн дотор баг солонгос одоо бүр солонгос гэдэг улс байхгүй болно гэдэг тийм яриад айл дээр гарчихсан солонгос хүмүүс нь ч энэтэй эвлэрсэн байдаг. За тэр хүүхэд гаргаж тэжээхгүй байна гэдэг одоо учир нь юу вэ гэхээр нэгдүгээр нь хувь хүний өөрийн гэсэн үзэл бодол байгаа гэсэн дээ хоёрдугаар хүүхдийн боловсрол заяа. Хүүхдийн боловсрол дээр бүр ингээд тэр хүний амьдралынхын туршид хураасан мөнгө болон хүүхдлээ хураах бүх мөнгө тэр хүүхдийн боловсрол орно гэсэн үг. Тэгэж үнэхээр ингээд одоо мэдлэг боловсрол гэдэг өөчнө балер бүхсний нүг харуулсан шүү дээ. Мэдлэг боловсрол гэдэг бүх зүйл дээр ингэж амар анхаардаг ард түмэн учраас энд ингээд оюутангууд нь өөрсдөө их сургуульд ороход мангар хэцүү байдаг хгүй юу? За болоод буугаад өгчи пёра нэшэр минийх юм. Одоо мань мэт бол ингээд гадаад оюутан тийм үү? Гадаад оюутан зөвхөн хөсөн сургуулиудаа тэр төлбөрийн төлөөд орчих гэх юм бол хангалттай. Мэдээж тодорхой хэмжээний ингээд хилний чадвар мадвар бол хангалт. Тодорхой хэмжээний хамааралтай л да. Тэгээд солонгосын их сургуулийн хувьд бол гадаад оюутан байнус бол зүгээр л бизнес, зүгээр мөнгө. Одоо бизнес сургууль гэж бас байдаг заяа. За нэг семестрийн 2 сая вон сургуулийн төлбөр донд хамгийн жоохон мөнгө гэхгүй юу. Тэгээ 2 сая воны төлөөд ингээ виз ингээ сонгуулаад яваад иж болдог. Тиймэрхүү сургуулиудыг одоо бид нарт одоо ингээл боловсрал олох юм болоо гэж юусоо бодохгүй заяа. Та нар зүгээр л мөнгөө төлж заяа. Мөнгөө төлөөл явж. Тэр хүүхдийн ингээд дүн нь муу, кредит нь дутуу мутуу, дээрээс нь тэр хичээл нэг тийм хүнд мөнд бол биш. За амар сонь мэрэгчлүүд байд юм бэлээ. Яг болж юм. Болно. Энд дээр бол зөвхөн Монголоос ирээд ингээд мөнгө төгрөг хураагаад явъя гэсэн бодолтой хүүхдүүд бол тийм сургуульд ороод ингээд мөнгө төгрөг хураагаа явах нь үнэхээр тэр хүмүүсийн зөв заяа. Гэтэл солонгосын боловсролын салбарт гадаад бид нэр одоо ямар хуу бодогддог вэ? Гадаад бидний байр суурь ямар вэ гэдэг бол яг
зөө үнэн шүү зөө. Ерөөсөө л бизнес, ерөөсөө л сургуультаа ингээд мөнгө авчрах зорилготой. Тэр хүүхэд хичээлдээ муу байвал хогч штэ тий. Тэгэл хичээлдээ унаал дахиад сонгож сураал, дахиад сонгож сураал, дахиад сонгож сураал явал та. Яг тийм. Тийм учраас дүүнэртээ хандаж хэлэхэд одоо ингээд цаг хугацаа байна уу, боломж байна уу, интернет тэр бүх юм аягүй гой хөгжсөн байна. Ядаж адаглаад англи хэлтэй бол тийм. За тэгээ англи хэлтэй байна гэх юм бол ядаж бол бисаа хэцүүг нь би мэдчихээн. Хэцүүг нь үнэхээр мэдчихээн. Солонгос хэлтэй бол одоо солонгос чинь одоо K-pop одоо тэг гоо сайхны брэнд гэсэн утгаараа ерөнхийдөө солонгос руу ирэхийг хүсдэг хүмүүс маш их байдаг. Тэгээд одоо явж солонгосныг удахгүй Америк шиг л болно ингээд гадаад орны цагаачдууд ирж амьдардаг ч юм уу ингээд аялал жуулчлалын ороо тиймэрхүү одоо болох тал руугаа явж байгаа заяа. Тийм болохоор хэл сурыг дээрэс нь өөрийн гэсэн ингээд гартаа оруулсан тийм чадвартай болъё л гэж би бол хэлмээр байгаа. Чи ингээд жижигхэн зүйл заяа жишээлбэл ингээд чи за хөнгөн ингээд амир цэвэрхэн хөнгөн ярьчих заяа. Чи хүний ингээд нүүр будаа сурчих юм бол чи хаан ч нүүр будаад ингээд мөнгө олоо идэнэ. Зүгээр ингээд гар доор ингээд сурж болох үз тэр зүйлсүүдийг чи сурах хэрэгтэй. Одоо ингээд те хувцсны тийм одоо оёдлын машин дээр ажиллаа сурчих тийм үү? Оёдлын машин дээр ажиллаа сурчих юм бол чи хаан ч гоё ажил хийж шин. Тэг гоё бариста гоё кофе буулгаад сурчих хаан ч ажил чинь. Тийм, ерөөсөө гар доор ингээд сурж бодлох жижиг сажиг юу байна тэр бүгдийг ингээд тодорхой хэмжээнд эзэмших. Хоёрдугаарт хэл ус сурах, гуравдугаарт ингээд өөрийгөө амар арчлах хэрэгтэй байна. Яг ийм гурван зүйлийг бол би өнөөдөр хэлмээр байгаа. Өөрийгөө гоё хөгжүүлчих. Одоо ингээд энэ байдлаас ингээд харахад хүнийг ерөнхийдөө яагаад хүндэлдэг вэ? Ямар юуг нь харж хүндэлдэг вэ гэхээр нэгдүгээрт угаасаа боловсралтай хүнийг хаанч хинч амар хүндлэн заяа. Хоёрдугаарт хүн чанартай хүнийг хүн чанартай ээлдэг гоё сайхан сэтгэлтэй хүнийг бол хинч бас хаанч л хүндлэн. Гэтэ тэр бол харагдах үе зүйл бол ерөөсөө биш шүү дээ. Гуравдугаарт энэ бол маш их хүч. Энэ бол маш тийм том хүчин зүйл заа. Юу вэ гэхээр бие амар гоё авч явах хэрэгтэй. Хаанч гоё байх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүмүүс. Ерөөсөө тийм учраас ингээд бие гоё хөгжүүл, бие гоё авч яв. Ерөөсөө тийм хооллолтондоо зөв бай. Ер нь гоё зөв хооллолдог. Хотод руу юу орж байгааг мэддэг хүмүүс бол угаасаа амьдралаа гэсэн амар гоё авч явдаг гэж би ойлгоод идэв. За тэгээд өнөөдрийн маань энэ нэг дуршсан хинт чирэггүй ч юм шиг хэрэгтэй ч юм шиг юм яриаг маань сонссонд маш их баярлалаа. Тэгэд ариун санаа байла. Дараагийн бичлэр уулзцай түр баяртай.